Баянзүрх дүүрэгт хулгайлах гэмтэргийн гаралт 16% өсжээ. Хичээлийн шинжилгээ эхэлж нийслэл хотын хөл хөдөлгөөн эхэлсэн 9-р сарын 1-р өдрүүдэд зарим төрлийн гэмтэргийн гаралт өсөх хандлагатай байна. Тухайлбал Баянзүрх дүүрэгт гарсан хулгайн гэмтэргийг 8-р сартай харьцуулахад 16%-аар өссөн байна. Хулгайлах гэмтэрэгт холбогдсон хүмүүсийн 11% нь эмэгтэй, 89% нь эрэгтэй байгаа бол насны хувьд 16-аас 24 насны залуучууд хамгийн ихээр холбогдож байгаа нь судалгаагаар тогтоогдожээ. 2022 оны 9-р сарын байдлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд нийтдээ 6300 орчим гэмтэрэг шинээр бүртгэгдсэн байгаагаас 1300 хулгайлах гэмтэрэг дангаараа эзэлж байна. Энэ нь бусад гэмтэргийг бодвол харьцангуй их буюу 20% дангаараа эзэлж байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүргийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөй хамтран иргэдэд яриа таниулга хийх, тус дүүргийг бүсчлэн хяналтын камерын үйл ажиллагаатай танилцаж шинжлэх, гэрэлтүүлэхийг сайжруулах зэрэг шат дараалсан ажил зохион байгуулж байна. Эргэн та хулгайчид боломж бүү олго. Тэд цаг ямагт ангуучилсаар байдаг. Халаасны хулгайн гэмтэргээс урьдчилан сэргийлье.